35 дугаар бүлэг Чимээгүй намд Есүсийн амьдралын өнгөрөн одож буй өдөр үйл явдлаар дүүрэмэлээ. Тэрээр Галил нуурын хэрэг дээр ард түмэнд хандан анхны сургаалт бүлэгрээ энгийн жишээ татан заасан ба хүмүүст өөрийн хаанчлал юунаас бүрддэг болон энэ хаанчлал нь ямар замаар бүрэлдэн тогтох ёстойг тайлбарласан. Тэр өөрийгөө үр суулгагчтай хаанчлалаа хөгжин бий болж байгаа байдлыг гिचийн үр далхны эсэгч хөөлөгчтэй зөвөрлөжээ. Зөвхт хүмүүс болон бузар муу хүмүүсийг эцсийн цаг үед хэрхэн ялан салгах үйл явдлыг Есүс улаан муудай мөр болон хогийн ургамал загасчны тороор дүрсэлсэн үзүүлсэн. Түүний зааж сургаж буй үнэн ямар агуу үн цэнтэй болох нь нуугцэн эрдэнэс асар их үнэтэй сувдаар дүрсэлсэн. Мөн гэрийн эзэгтэй талаарх сургаалт үлгэрээ дамжуулан дагалдагч нартаа түүний хэрхэн гэрчлэх талаар зааж сургасан. Тэрээр өдөржин сургаж эмчилж байсан ба өдөш орой болох үед түүнийг тойрсон хүмүүс зүүрсэнгүй. Тэр идэж ууж унтаж амархаач умартан өдөр бүр тэдэнд үйлчилсээр байлаа. Парисеучуудын шүүмжил гүжир гүтгэлэг түүний хийж гүйцэтгэж байсан ажлыг нь хүнд хүчээр дарамттай болгож байв. Тэр ихэд ядарсан учраас нуурын нөгөө эргийн буйтхан газар амархаар шижжээ. Ганрасет нуурын зүүн эрэг хөнгөвий газар байсангүй. Энэ тэндүү суурин газар байх боловч нуурын баруун эрэг харьцангуй хүм байхгүй эзгүй байв. Энд гол төлөв харь үндэстнүүд аж төрөх бөгөөд харин ээдүүчүүд түүнд цөөн байх аж. Эндхийхэн Галилийн хүмүүсийг ямар ч харилцаа тоодоггүй байсан учраас Иесусийн хайж байсан айтай газар байв. Тиймээс Иесус дагалдагч нараа хамт тийш явахыг уриалжээ. Есүс цугларсан хүмүүсийг явуулахад дагалдагч түүнийг авч тэр дороо завинд сууж яаравчлан хөдөлжээ. Гэхдээ тэр цөөхүүлээ явсангүй. Ирэг дээр байсан олон тооны загасчдын завинд Есүсийн харж байсан үгийг нь сонсохоор дагсан ус суусан баат тэд түүнийг дасаар л байлаа. Ямар ч туйлдан өлсөж цангасан аврагч ийхүү олны хөлөөс холдож амрах боломжтой болов. Завны хитэг дээр хэвтэж төдхөн зурмаглав. Намуухан сайхан өдөш байлаа. Нуурын орчинд нам гүмхэн. Тэгтэл тэнгэр гинэт хаанхуйлж зүүн эргийн даган байрлах уусын зүгээс хүчтэй салхилан нуурын манлаар ширүүн шуурга дэгдэв. Нар нэгэнд шингэж шөнийн харанхуйд нэлт нөмрлөө. Давалгаа уулзаж дагалдагч нарынхан сууж явсан завийг хөмрүүлэн төвхнө. Нуурын мандал дээр бүхэл насаа өнгөрөөсөн хашир загасчид ийм шуурга олныг үзэж завь чадварлагаар аюулгүй байдалд хүрэж чаддаг байв. Гэтэл одоо тэдний хүч дадлаг дуршлаг тус болсонгүй. Ийхүү самдарч зөвхөн явдал завь нь усаар дүүрч ирснийг үзээд хамаг найдваран тасарчээ. Яаж эсэн минь гарах вэ гэдэг бодол тавцсан тэд завин дээр Есүсийн явааг мартжээ. Хамаг чармаалтан намжилтгүй болоход үхэхээс өөр замгүй боллоо гэж бодсон хүмүүс жохомдаа энэ нуурын нөгөө эрэгт гарахыг тушаасан хүнийг санав. Тэдний цорын ганц найдвар нь Есүс байв. Тэд арчаагаа алдаж аргаа барахтаа багшаа гэж дуудан хашгиралдав. Тэгтэл түнэр харанхуй Есүсийг тэдний нүднээс далталжээ. Тэдний дууч шуурган замхархаж хариу юу ч дуулсангүй. Айдас эргэлзээ тэднийг эзэмдэв. Есүс тэднийг орхилоо гэжээ. Сатаныг ялж өвчнийг эдгэж өхлийг зайлуулах хүчтэй нэгэн ийм үед дагалдагч нартаа туслахгүй гэж үү? Зовлон дунд тэднийг мартлаа гэж үү? Тэд дахиад л Есүсийг дуудлаа. Мөн л ямар ч хариу алга шуургал өлн эсгэрсээр завьч живж эхэллээ. Дахиад нэг л хором өнгөрсөн бол тэд давалгаалах догшин давалгаанд залгуулан аюул болох байлаа. Тэгтэл гинэт цахилгаан захиж түүнийг гэрэлд Есүс үзэгдэв. Есүс тэрхүү өгмөө шуугаан дунд ажигч үгүй норсож байлаа. Тэд гайхаж халгалан багшаа бидэнд өөхөх нь танд хамаагүй гэж юу хэмээн хашгиралдав. Дагалдагчд нь өөхлийн эрмэгт тулаад байхад тэрээр яаж ийхүү тайван норсож чадна вэ? Тэдний орилон хашгирах дуу чимээнд Есүс ирэв.
захиралгаан цахих хоромхон зургийн гэрэл тэд Есүсийн царайд Диважингийн амар тайвныг олж үзв. Тэд түүний харснаас өөрийгөө мартаж өрөөлийг өрөвтгөн их хайрыг олж үзээд түүнд эзэн минь бид өглөө авраач гэж хашаагалджээ. Ийм ойр дууг сонсохгүй өнгөрч байсан тохиолдолд түүнд үгүй билээ. Дагалдагчид эцсийн хүчээ шавхан сэлүүрээс зүүгдэхэд Есүс босжээ. Захилгаан захих гэрэл тэрбээр оволсон их усанд зарныхаа хитэг дээр дагалдагч нарынхаа дунд зогсож яваа үзэгдэв. Есүс олон сайн үйлс бүтээж байсан гараад дээр өргөж эргэж хөрвсөн хуулирч ирчилсэн их усанд хандаж чимээгүй намд гэж айлдав. Шуурга намдав. Далайн давлгаа намсаж үүл сарнаж одод гэлэлцв. Завч усан мандлаар тогтуухан хөвнө. Есүс дагалдагч нартаа та нар юунд ингэтлээ айн вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг билээ гэв. Дагалдагчид мэл гайхаж хэлэх үггүй болсон байв. Петр хүртэл зүрх сэтгэлийг дөрвөж байгаа баярлаж талархснаа илэрхийлэх гэж оролцсонгүй. Есүсийн дагсан завтай хүмүүс ч мөн ийм аюулд өртсөн аж. Айдас хөрөлтөд автжээ. Гэвч Есүс шуургыг үгээрээ л намгтгав. Аюулд хуйсалх завнуудыг нэг газар тун авчирсан байлаа. Завин дээр хүмүүс айж палмагцснаа мартцгаав. Тэд хоорондоо салхи нуур болон хүртэл түүнд захирагдаг байдаг. Тэр юу юм бэ гэцгээв. Есүс шуургатай улаан үрээрээ тулахаар сэрх үедээ түгс амар тайван байсан. Түүний үг яриа болон нүдэнд нь айж төгссөн шиг өчүүхөнж илэрсэнгүй. Тэрээр юус бусын хүч эзэмшдэг учраас ийхүү амар тайван байсангүй. Тэрээр энэ сүр хүчээ хойш тавиад тэр би өөрийн санаагаар юу ч үлдэж чадахгүй гэж тунхагсан билээ. Тэрээр эцгийнхээ агуу хүчинд итгэдэг байлаа. Энэ амар тайван байдал нь Бурхны хайр халамж итгэх итгэлээр суйрлагдсан байв. Хүчтэй шуургыг зогсоосон тэрхүү үгийн хүч нөлөө Бурхны хүч байсан юм. Есүс эцгийнхээ инрэл хайранд итгэх итгэлээр амар тайваныг олж авч чадаж байсан шиг бид ч гэсэн аврагчийнхаа өгөөмөр халамжид итгэн амар тайван байх ёстой. Дагалдагчид түүнд итгэсэн бол тайван байх байсан. Аюулын үед айж болмогдсон итгэл багтай байгаа шинж байлаа. Тэд өөрсдийгөө аврах гэж оролдох үедээ Есүсийг ортос мартсан байлаа. Тэрээр өөрсдийн хүчинд итгэх бөгөөд бүрэн боломжоо алдаад яг жаргагүй болохоор тусламж хүссэн түүнд ханджээ. Бид яагаад эдгээр дагалдагч байдаг юм бэ? Уруу татлахын шуурга нөмрөн авч, цахилгаан гэлэлцэж зуралцаж, далайн давлгаа уулзаад эхлэх үед бид тус бүхэн нэгэн хамт явааг мартаад тэрхүү шуургатай ганцаараа тэмцдэг. Бид эцсийн найдалгаа алдаж өвхлийн ирмэг тулснаа мэдэх хүртлээр өөрийнхөө хүчинд найддаг. Тэгж сая л нэг Есүсийг санаж хэрв бид түүнээс аврал эренгуйх юм бол бидний гуйлд дэмий хоосон гуйлд байхгүй. Тэрээр биднийг итгэлгүй өөрсдөө найддаг байдлыг маань буруутгадаг боловч бидэнд туслахаас хизээж татгалзаж байгаагүй. Аврагч нэгэн л бидний сэтгэл зүрхэнд байгаа бол далай тэнгисч бай, их газарч бай бидэнд айд санах зовх шаардлага байхгүй. Аврагчид итгэх амьд итгэл амьдралын далайг тайвшруулж хамгийн шилдэг гэж үзсэн байдлаараа биднийг аюул ослоос аврах болно. Шуурга намцсан энэхүү гайхамшигтай үйл явдалд өөр нэгэн сүнслэг сургамжуудыг нуугдаж байдаг юм. Нүгэлтнүүд шидлэн давлгаалах далай мэт хилэнцэд амар амгалан байхгүй гэсэн Библийн үгс хүн бүрийн амьдрал дээр биелэлээ олсон байдаг. Гэмт нүгэл биднийг амар тайвныг сүрүүлжээ. Бид өөрсдөө бодох байдлыг номготгож чадахгүй юм бол хизээж амар тайвныг олж чадахгүй. Ийхүү сэтгэлээ номготохгүй бол хүн өөрийн сэтгэл зүрхэнд оволцсон шуурч буй хүсэл шуналаад илэхгүй. Бид яг л далайнд шуурган дайруулсан дагалдагч шиг арчаагүй байдалд орох болно. Галил нуурын хүчтэй шуургыг үгээрээ номготгосон
Тэр нэг нь таны зүрх сэтгэлд өрнөж буй шуургыг ч гэсэн үгээрээ амар тайван болгож чадна. Далайн ямар ч хүчтэй шуургатай тулгарлаач гэсэн эзэн минь биднийг авар гэж Иесуст хандан хэн боловч аврагдах болно. Хүний сэтгэлийг бурхантай холбооч Христийн нэг үсэл, хүний санаа сэтгэлийг хүсэл шүнлийг дарж зүрх сэтгэлийг амар тайвнаар дүүргэдэг. Далайн давлгаануудыг нам гүн болгохоор тэр шуургыг номготгосон. Тиймээс тэр тэдний хүсэн боомт руу газарчилсан. Итгэлээр зөвтгөгдсөн бид эзэн Иесус Христээр дамжуулан бурхантай авлирсан билээ. Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үрдийн амар амгалан аюулгүй байдал байх болох юм. Ургах нарны туяа өглөө өрт газар дэлхийг амар тайвны хивээж мандан гэхэд аврагч маань дагалдах хүмүүсийн хамт эрэг дээр бов. Гэтэл газар дээр хүл тавингуудаа урд жүнийн далайн шургнаас илүү аимшигтай зүйлтэй нүүр учрав. Булшнуудын дундах оромчноос бузар нүстэй 2 хүн гарч ирээд тэднийг тасар татыг гэсэн шиг дайрчээ. Тэд 2 хүл гартаа тасархай говгжтэй байлаа. Хурц чулуунууд эсгэгдсэн биеэс нь цус гоцсон тэр аяараа яр шарах болжээ. Ширэлцэн урт үснийхэн цаанаас хилэнц нүтэнд хорсол заналтай гялалзах аж жүтгэр шүглсэн тэд төрхөө бүрэн алдаж хүн гэхээс илүү араатан гэмээр болжээ. Христийн дагалдагчид болон дагалдаж явсан хүмүүс түүнээс айн цогтжээ. Төдгөн сэхийн ордол Иесус хамт байсангүй. Тэгээд Иесусийг ирж хайвал тэрбээр завнаас буусан газраа байж л байлаа. Далайн шуургыг номотгож сатаныг ялан дээсэн нэгэн жүтгэрт шүглсэн энэ хоёроос айн цогцсонгүй. Тэд шүтдээ тачгантал хавирч 2 завжаараа хөөс сахруулан тавшилж ирэхэд Иесус далайн шуургыг номгоцгсон гараараа дээш өргөхөд тэд ойртож ирж чадсангүй. Тэд яаж чадалгүй. Түүний өмнө хүч мөхөдснөө уурсан зогсоор өөр юу ч хийж эс чадхажээ. Иесус бузар сүнснүүдийг түүнээс гарахыг тушаав. Энэ үг хүрхий тэдний харах хувьд автагдсан ой ухаанд нэвтэрчээ. Өөрсдийг нь цугаах бузар сүнснээс аврах чадaltaй нэгэн өмнө нь байгааг тэд бүдэг бадаг ойлгож эхлэв. Тэд аврагчийн хөлцөгдөн мөргсөн билээ. Тэд Есүсийн авралт ирэхээр амаа нэтл шүглсэн жүтгэрүүд нь дотроос нь галзуурсан мэт хашгирч хамгийн дээр Бурхны хүү Есүсээ танд би ямар хамаатай билээ намайг бүү зовоогооч гэжээ. Есүс чамайг хэн гэдэг вэ гэж асуухад надад цаадах нь бид олуула болохоор намайг түмэн гэдэг гэж хариулав. Жүтгэрүү чүглсэн хүнээ зууч болгон ашиглаж энэ нутгаас бүү зайлуулаач гэж гуйв. Холгойхон уулын хярд сүрх гахаа бэлчиж явахыг үзэж жүтгэрүүд өөртөө тэдэн ч ингэж өгөөч гэж гуйжээ. Есүс зөвшөөрөв. Ийхүү удалгүй сүрэг гахаа тэрхэн дорой галзуурч нэг харахнаа бүгд хадан хясаан дээрээс өсөрч нууран живж өгөв. Энэ үед жүтгэр шүглсэн хүмүүсээс бузар сүнс зайлуулагдсан учраас тэд гайхамшигтайгаар өөрчлөгдөв. Ухаан санаа нь гэрэлтүүлэгдэн нүдний харсан зөөлөрч ухаан санаа нь сэргэж буй нэлэрчээ. Удаан хугацааны туршид сатантай адил болон эвдэрч өөрчлөгдсөн гадаа төрх нь гинэд өөрчлөгдөж цус болсон гар нь эвтэйхэн хөдөлж тэр бүхэл 2 гар нь хумигдж эрх чөлөөтэй болсон учраас эдэнс талархан илэрхийлэн баяр хөөртэйгээр багтаал өргөсөн. Хадан дээр сууж байсан гахаачид энэ бүх үйл явдлыг нүдээр үзсэн бүхнээ эзэд болон бүх хүмүүст мэдгэхээр яаран очив. Тэр хавийн бүх хүмүүст гачирхан гайхаж айж хэмээн Есүсийн бүчин авав. Жүтгэр шүглсэн сатаанд хорлогдсон тэр хүн энэ хавийнхныг айлгадаг байжээ. Жүтгэрийн уур хилэнгээр хажуугаар нь өнгөрсөн хүн болгон руу дайрч давшилсан байсан учраас хүмүүс энэ газраар сэтгэл амар явах боломжгүй байв. Одоо жүтгэрөө салж ухаан нь сэргсэн тэр хүн Иесусийн хөлцөхрөн үг сургаалыг сонсож бузар муугаа салгаж өгсөн талархаж байв. Харамсалтай нь энэ бүх үйл явдал нь энэ цуглагдсныг баярлуулсан үе. Тэдний хувьд гахаануудаа алдсан жүтгэрөөсөө салснаас энэ хоёроос илүү хохирол гэж тооцогдож байлаа.
Сүрэг гахаан эздүүдийн хувьд алдсан гахаанууд нь үнэндээ бол Бурханаас зүйлж буй өршөөл нэгүсэл байлаа. Тэд жирийн амьдралын зүйлсэд хит автагдаж, сүнслэг амьдралын агуу ашиг сонирхлыг үл тоомсордог байв. Хүмүүсийн нэгүслийг нь хүлээн зөвшөөрөх боломж өгөхийн тулд Иесус тэднийг хувиа хичээсэн хинэггүй байдлыг нэвтгийг хүсч байлаа. Гэвч тэдний эд баялгаа алдаж хохирсноос өвдсөн гомдол уур бухимдал нь тэд нарыг аврагчийнхаа нэгүслийг олж харах боломжгүй болгосон юм. Юр бусын агуу хүч илрэн харагдсан байдал ард түмэнд айдас төрүүлв. Хэрвээ энэ харийн хүн энд үлдвэл цаашдаа гай зовлон тархина гэж нутгийн хүмүүс үзээд ядуурт хоосрохоос ясандаа түүнийг холдуулан явуулахыг түүс болов. Шөнө Есүстэй хамт нуур гаталж ирсэн хүмүүс урд нь ямар ч аюул энэ хүн яаж түүнийг намдаасан талаар ярьж өгсөн байжээ. Гэвч эдгээр үгстэд тэдэнд ямар ч нэмэр болсонгүй. Айж эмээсэн хүмүүс түүнийг эндээс шалган явахыг гуйж түүнийг дагалдан олуулаа эргэлцээр байв. Христэд хүслийг нь зөвшөөрж тэрхэнд ороод заримдаа сууж нөгөө хэрэг рүү хөдлөв. Герас нутгийн Христийн юр бусын хүч чадал хайр ивэлийн амьд гэрч болцоожээ. Тэд ухаан санаа сэргсэн хүний үдсэн хэдий ч энгийн амьдралынхын ашиг сонирхолд муугаар нөлөөлж магадгүй гэж үзэн харсаар байтал нь харанхуй хааныг ялсан хүний урилгагүй зочимд тоомсорлжээ. Ийхүү дэваажангаас илгээсэн бэлэг тэдний босгоор давж чадалгүй нүүр буруулахаас өөр аргагүй болов. Бид Есүсийн Герас нутгийнхан шиг үл ашигаагүй хүмүүс юм. Гэвч олон хүн түүний үг сургаалыг дагахаас урдын адилд татгалзаар байв. Учир нь тэд түүний үгийг дагах юм бол дэлхийн ашиг сонирхлоо татгалзах болно гэж үздэг. Олон хүмүүс Бурхны оршихуйг хүлээн зөвшөөрснөөр мөн санхүүгийн хохирол амсна гэж үздэг учраас түүний нэгүслийг үгүйсгэж түүний сүнсийг хөөн залиулдаг. Гэтэл чөтгөрийн хүчнээс чөлөөлөгдсөн хоёр хүн үүнийг огт өөрөөр авч үзжээ. Тэд чөтгөрөөс чөлөөлсөн хүнээ даган явахыг хүсв. Тэд аврагчийн нэргэд байх үедээ амьдралын зовлон шаналлаар дүргэж залуу насыг нь өрн таран болгосон сатанаас айх аюулгүй байлаа. Есүсийг заврууга явхад тэд түүнээс хөндөрсөнгүй. Харин үг сургаалыг өөр сонсож бай, бидэнтэй хамт байгаач гэж өвдөг сөгдөн гуйжээ. Тэр үед Есүс тэднийг гэртээ харж эзэн ямар агуу зүйлсийг хийж өгснийг хүмүүст ярьж өгөхийг тушаажээ. Тэр харин үндэстнүүд ард түмэндээ очиж Есүсээс хүртсэн ивэлүүдэд тунхаглах чухал үргийг гүйцэтгэх хэрэгтэй байлаа. Аврагчаасаа хөндөрнө гэдэг тэдний хувьд хэцүү байв. Тэд нутаг нэгт хар үндэстнүүдийнхээ дунд ихээхэн төвөгтэй байдлуудыг нүүр тулах нь мэдээж байсан. Хүний нийгмийн гадна олон жил амьдарсан болохоор Есүсийн зарчлагыг сахин биелүүлэх боломжгүй мэт санагдаж байлаа. Гэвч тэдний гүйцэтгэх үүргийг Есүс зааж өгөхөд тэд тэр дорн нохноо үгийг нь дагав. Тэд зөвхөн төрөлсөд айл хэршүүхэндөө бос. Харин Декаполис даяар явж Есүсийн тухай түүний гайхамшиг буюу тухайлбал өөрсдөд нь чүглэсэн чөтгөрийг хөөсөн тухай ярьж өгсөн юм. Энэ үргийг гүйцэтгсэн амин хувиа боддож Есүсийн дэргэд байснаас хавьгүй илүү их хивээлэг авах боломжийг тэд нар өгчээ. Бид амьдралынхаа тухай агуу мэдээг түгээх үедээ аврагчтайгаа ойр дотн байх боломжтой болдог. Шүглсэн чөтгөрөө салсан хоёр хүн Христийн анхны ээлж болж Декаполист сайн мэдээг тунхагласаар байв. Тэд Есүсийн сургаалыг өртөө хитгэн хормол сонсох боломжтой байсан. Тэд Есүсийн нэгч болов сургаалыг бүрэн сонсож чадаагүй. Тэд Христийн сургаалыг өдөр бүр сонсож байсан ч дагалдагчийг олон түмэн сургаал айж чадахгүй билээ. Гэхдээ тэд Есүс бол Месиа мөн гэдгийг амьдралаараа гэрчлэн харсан юм. Нүдэрээ үзэж, чихээрээ сонсож, биеэрээ мэдэрсэн зүйлээ тэр хуваалцсан ба эдгээр нь өөрсдийн нүдээр харсан, сонссон, мэдэрсэн Христийн хүч байв. Бурхны нэгүслийг хүртсэн хэн боловч ийхүү зүйлсийг хийж чадах билээ.
Есүсийн хайртай дагалдагч Иохан эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож нүдэрээ харж үзэж гараараа барьж үтсэн амийн үгийн тухай та нарт мөн тунхаглаж байна гэж бичсэн. Христийн гэрчийн хувьд бид үтсэн, дуулсан, мэдэрсэн жинхэнэ үнийг хуваалцах ёстой. Хэрэг бид Есүсийн алхам бүрийг дагах юм бол түүний бидний хэрхэн удирдан дагуулж явдаг талаар ярих юмтай байх болно. Бид түүний амьдралыг хэрхэн сорж үтсэн, амлалтууд нь биелэгдсэн Христийн нэгүслийн талаар ямар гишүүдлүүдийг авсан талаараа бид ярих боломжтой. Эзэн биднийг ийм гэрчлэл хийлгэхээр урайлдаг бөгөөд дэлхийн ийм гэрчлэлийг авахгүй бол сүрэх болно. Герас нутгийнхан Есүсийг хүлээн зөвшөөрөөгүй боловч Есүс тэдний сонгосон харанхуйд орхин яваагүй. Герас нутгийнхан түүнийг холдон явахыг шаарддаг байх үед түүний үгийг сонсох боломжгүй болсон. Тэд чухам юунаас татгалцснаа мэдэхгүй байв. Тийм учраас Христ тухайн хүмүүс эсэргүүцэл чадах үнийг илгээж тэднэрт дахин гэрэлгийгээр цацруулсан. Сүрэг гахаа усан живүүлснийг нь ашиглаж сатан ард түмнийг аврагчаас холдуулж энэ нутаг сайн мэдээг дэлгэрүүлэхэд саад хийхийг хичээж байлаа. Гэтэл болсон үйл явдал хүмүүсийн анхаарлыг юунаас илүү татаж тэдний анхаарал Христ дээр төвлөрсөн. Аврагч тэднийг орхин явсан байсан боловч түүний ачаар эдгэрсэн хүмүүс юр бусын хүчийг нотолсоор байлаа. Харанхуй гаачлалын гар бүл болж байсан хүмүүс Бурхны хүүгийн гэрэл гэгээ тээгч элч нар болжээ. Энэ гайхалтай мэдээг сонсоод хүмүүс гайхацгаав. Ийхүү энэ газар нутаг дээр тэр аяараа сайн мэдээ нээлттэй болсон юм. Есүс Декаполист иргэн ирэх үед хүмүүс түүнийг тойрон бүчжээ. 3 өдрийн турш амьдралын тухай мэдээ ганц хотын уршин суугчид бус харин хавь өөрийнх нь нутаг усны мянган хүмүүс авралын мэдээг сонсжээ. Жүтгэрүүдийн хүчийг хүртэл аврагч удирддаг ба сатаны ажлуудыг аврагч маань сайн сайхныг тунхаглах боломж болон хувиргадаг. Герас нутагт чөтгөр эзэмдүүлсэн хүмүүстэй учирсан үйл явдал Христийн дагалдагч нарын хувьд том сурамж болсон. Энэ үйл явдал сатаны хүн төрлөختнийг тэр аяар нь доройтуулан сүрэглэх зам руу хөтэлдэг бол харин Христ хүмүүсийг эрх чөлөөнд болгохын тулд ажиллаж үйлчлэж байдгийг илтгэн харуулж өгсөн. Жүтгэрийн иргэшээлд орсон эдгээр хүмүүс оршуулгын газар амьдарч ухаан жолоогүй байдлаасаа болж бузар шунал хүсэлтэд болжлогдсон байв. Энэ нөхцөл байдал нь сатанаар амьдралаа удирдуулсан хүмүүс ямар нөхцөл байдалд орохыг харуулж өгдөг. Сатан хүнийг өөрийнхөө хянах чадварыг алдуулж, санаа сэтгэлийг нь муугаар руу хандуулж, хүчирхийлэл, гэмт хэрэг рүү түлхэж, бузар муугаар нөлөөлж байдаг. Сатан хүний биеийг сүлдүүлж, ухааныг нь балгартуулж, харанхуй болгож, зүрх сэтгэлийг нь бузар муу болгодог. Хүмүүс аврагчийн урайлгыг үл тоох үедээ өөрсдийгөө чөтгөрийн иргэшээлд оруулж байдаг. Олон хүн гэртээ ажил дээрээ тэрч байтугай сүм дээрээ болон газар сайгүй янз бүрийн нөхцөлд өөрсдийгөө чөтгөрийн иргэшээлд оруулсаар байна. Ийм болохоор хүчирхийлэл, гэмт хэрэг, дэлхий даяар авч ёс суртахуунгүй байдал үхэгсдийн төлөө гашууж буй хүмүүсийн өмсгөл шиг хүн төрлөختөн дээр нэмбүүлэгдсэн байна. Сатан хүмүүсийн өмсгөл шиг хүн төрлөختөн дээр сатан тун нарийн уруу таталтуудаар дамжуулан хүмүүсийг аюултай бузар сүрэл рүү явж байна. Сатаны иргэшээлд орхоос сэргийлэх цорын ганц хамгаалалт нь Есүс Христийн оршихуйд амьдрах явдал юм. Сатан өөрийгөө хүний дайсан тэднийг сүрэлэгч гэдгээ хүмүүст болоод тэнгэр элч нарт харуулсан юм. Харин Христ бол хүний нөхөр аврам хамгаалагч гэдгээ харуулсан. Түүний сүнс нь хүний зүрх сэтгэлд сайн сайхан ариун нандин бүхнийг сэргээж өгдөг. Энэ сүнс хүнийг бие махбод зүрх сэтгэл ёс суртахуунаар нь дамжуулан Бурхны алдраар сэргээж өгдөг. Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус харин хүч ба хайр бие зарахыг сүнсийг өгсөн. Тэр бидэнд бидний эзэн Есүс Христийн алдрыг хүртхийг мөн өөрийн хүүтэй адил байхыг уриалсан юм.
Ийм учраас сатааны гар хөл болон дороодож байсан хүмүүс Христийн хүчээр дамжуулан зөв шударгын элч нар болон өршлөөдөж Бурхны хүүгээр тэдний төлөө өгсөн эзний агуу зүйлийг нэгүслийг хүмүүс тунхагласаар илгээгддэг.